Одоо энэ төхөөрөмж чинь болохоор нөгөө хүнээс авсан эдийг одоо зүсэж нөгөө бэлтгэн тийм ээ. Нөгөө шинжилгээнд явуулахад одоо хавдартай хэсэг өөр ус эмгэг байна гэдэг тийм. Одоо ингээд нөгөө эдээ аваад ингээд энд амжилгаараа явдгийн боловсруулалтаа ингээд хийгээд ингээд дуусаад хамгийн сүүлд ингээд боловсруулалтаа хийгээд дуусахаар ингээд за парфюм болгох маань ингээд бэлтгэдэг ирдэг байхгүй юу? Одоо ингээд энэ ингээд жишээ нь ихэд эмэгтэйчүүдээс авсан эдийн шинжилгээ байгаа юм. Тэгээд одоо энэ ингээд бэлтгэдээ дуусангууд одоо энэ дээр ингээд хийгээд зүсэх байхгүй юу? Одоо энэ одоо мис ажилбар хаалгааны дараа авсан дий чинь тэгээд эндээ авчираад одоо зүсэлтэй хийнэ гэсэн үг. Тэгээ одоо тэгээ энийгээр ингээд зүсэлтэй хийгээд ингээд одоо энэ 50 шилэн дээр одоо энэ шилэн дээр ингээд төрхөл ингээл одоо ингээд зүсэнгүүд ингээд маш нэмгэн зүсэм гарч байгаа байхгүй юу? Тэгээ энэ зүсэмгээ ингээд энэ дээрээ шилэн дээрээ тавиад тэгээд термостатанда хонуулаад тэгээ будчих. Тэгээд нэг гэмсгстэй эзэнээрээ будаад тэгэл энийг эмч микроскопоор хараад ойшоо тогтооно. Эндээ бол ямар тас бид нар бэлдээд Улаанбаатар хот руу явуулчихдаг. Тэгэхээр манай ирж байгаа юм гол нь стандарт шаардлагыг хангацсан байх хэрэгтэй. Манайх одоо ингээд стандарт шаардлагыг хангахгүй одоо жишээ нь ихэд ингээд зүсгэр ингээд нөгөө ингээд жигд гарахгүй энэ нөгөө хуучин аппарат нөгөө хуучин маань тийм байсан. Тэгээд алдаа заагаад байсан байхгүй юу? Яг ингээд шаардлагаа хангая гэсэн үг байхгүй юу? Тийм одоо ингээд маш юм жижигхэн эд мэт ингээд зүсдэг шүү дээ. Одоо энэ хоёр болохоор термостат гэдэг нөгөө нэг температураа барьдаг, халуунаа барьдаг. Энэ дээр нөгөө нэг лааны цутам эднэрээ хийдэг байхгүй юу? Гол нь манай материалууд яагаад ингээд ингэж тэгэхээр 10 жил хадгалдаг. Энэ барыг дахиад нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгээд энийгээ сайхан ингээд хадгалчих. Ийм гоё юм байгаа юу? Зориултын ийм гоё. Энэ бол одоохондоо би болохоор бодоод байгаа. Тэр нөө хамгийн гол нь манайх 10 жил хадгалдаг. Одоо барыг материал архивын материал шиг л явах юм. Нөгөө тийм архив шиг. Манай архив бол тэгж өндөр нөө олон жилтэй байхгүй юу? Манайх одоо юу яддаг юм? Оюуш тогтоох гэж байгаа. Одоо оюуш тогтоох нь болохоор эмэгтэйчүүд тэгээд эмсэслийн кабинетуудын эдийн шинжилгээнүүдээр нь тэгээд нөгөөх нь болохоор мэсэслийн материалууд ирж байгаа. Тэгээд сарда 50-аас 60 бие авсан. Ер нь ирж байгаа. Тэгээд одоо нөгөө нэг микротом маань хамгийн гол нөгөө хугацаа алддаг юм маань микротом дээр бүх нөгөө боловсруулалтаа хийгээд хамгийн эцсийн шат чинь одоо микротом дээр зүсэлт хийх байхгүй юу? Тэрэн дээр нөгөө микротом маань нөгөө нэг ажиллахгүй нөгөө нэг зүсэлтийнхаа нөгөө нэг микро алдаад зүсээд тэнгүүд нь тэрийгээ дахиж давхруулан дахиж зүснэгээд би порог 7-8 хүртэл бараг суучдаг гэсэн байхгүй. Одоо эн чинь ингээд нэг эргүүлээр зүсэл яг нөгөө нэг хэмжээгээр зүсэгдэнгүүд би аваад ажлын цагтаа багтаад миний ажлаас хөнгөвчлөх байх гэж бодож байгаа. Сард 50-60 хийдэг байсан бол одоо бүр түүнээс ч илүү бас хийх боломжтой л болж байгаа гэсэн үг. Тэгээ гол нь шинжилгээний нөгөө нэг батлагдаад гарах хариуны хугацаа богиносон л гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь ихэд нэг 7 хоног байсан бол ядаж нэг 4-5 хоногтаа гардаг юм уу? Гол нь нөгөө нэг эмчнэр чинь нөгөө нэг тэр хүнээс авсан юуг яа дараагийн эмчилгээгээ хүлээж байгаа шүү дээ. Манай хариуг тэр хугацаа маань л богиносон. Сайн байна тий. Бас нэг одоо иргэд нэг ингэдэг штэ. Одоо ингээд нэг дээж эдэр ингээд аваад энийг одоо би гадаад улс руу Солонгос руу явуулах гэсэн, Хятад руу явуулж аншлуулах гэсэн ингээд тэгэхэд бол эндээс бол дээжийг авах болно гэсэн үг тий. Бид нар ч алсгсан дүүрэг болохоор ард иргэдэд үйлчилж байгаа үйлчлэгээ маань нэг өсөндөө нөгөө нэг яг эндээ төвлөрчгөр чинь хүмүүс ч нөгөө нэг хот үрээ яваад чирэгдэл үйлчлээд авах нь бас нь одоо нөгөө нэг орон нутаг чинь 21 аймагт бүсийн онцлогооны төвүүд дээр бол энэ эдгэсийн лаборатори бол байгаа шүү дээ. 9 дүүрэг дээр болохоор ганцхан манай багнууд дүүрэг дээр. Тэгэхээр манайх нөгөө нэг аслагдсан дүүрэг болохоор хүн амдаа хөрсөө тусламж маань ер нь нэг аймгийн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд л явагддаг шүү дээ. Манай багнуур эмнэлэг чинь дүүрэг тасагтаа тэгээд энэ лаборатори нь тий бид хэзээ магадлан итгэмжлээ 3 жилээр авсан. Лабораторих болохоор юу? Дахиад бас тусдаа байдаг. Одоо тэгэхээр энэ төхөөрөмжөө сайжирсан юм чи бол бид нар асуудал багтаал авах юм байна. Тэрнээс нөгөө нэг ингээ бүх нөгөө нэг багтлан итгэмжлэл авах шалгуур үзүүлэлт дээр ингээ бүх юмуд байдаг байхгүй юу? Сая лабораторид ярьсан төлөвлөлтөө хийгээд давхараас нэг хэд хэдэн лабораторийн дахиад нэг сургалтын сохстой гэдэг эмчнэрээ бас бид нар сая сургалтанд хамруулсан. Давхараас нэг стандарт заавал байх хэрэгтэй гэдэг бас
Шаардлагатай бас нэг юм дэс дараагаар юмнуудыг бүрдүүлж байгаа. Өөрөнд бол Одоо хэдүүлээ нэг ярьсан. За өнгөрсөн жил хэдүүлээ ажилласан шүү дээ. Тэгээ энэ тоног төхөөрөмжүүд үнэхээр шаардлага хангахгүй байна. Маш цаг алдчихжээ. Цаашлаад хүний амнаас эрүүл мэндэд ч гэсэн сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг. Тэгээ ямар таас нэг лабораторийн тоног төхөөрөмжүүдээ бол сайжруулчлаа. Одоо дараагийн ээлжинд бол хэдүүлээ байрны асуудлаа шийднэ гэдэг байгаа шүү дээ. Байрны засвар үйлчлэгээ яг стандарт хангуулах тал дээр нь